За өнөөдөр 11 сарын 16-ны өдөр улс тунхагласны баярын өдрөө. Тэгээд нийт сонсогчид, үзэгчдтэй манай нос товчог сонирхон судалж уншиж байгаа нийт найс нөхдөдөө улс тунхагласны баярын өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд энэ өдрийн бас Алунгой эхийн дамаг, Алунгой эхтэй холбогдлоо зүйл заалт дэсүүд дээр таарч бас бэлэгдэл гэж бодож байна. За тэгээд 17, 18, 19 дэх заалтад зүйл дэсүүдийн тухай өнөөдөр ярихыг ярина. Тэн дээр бол нэг Алунгой эхийн дамаг яригдана. Алунгой эхийн нэг 5 сүмний тухай дамаг энэ дээр яригддаг. Тэгээд 5 сүмний тухай дамаг бол ер нь ингээд харж байхад Аз, Европ, Дундад Азийн христчвай, лалчвай, нүүдлийн бөө мөргөлтөө ч ингээд шашин соёлтой ард түмнүүд нь нэлээд тийм өргөн дэлгэр яригддаг тийм үлгэр домог ижил төстэй Алунгой биш ч гэсэн нэг 5 мөчөр өгсөн, 5 шүүр өгсөн, 5 юу ч өгсөн гэдэг үлээ тийм домогуд таарлддаг. Тэгээд магадгүй тэр бүр хамгийн анхны эхний оригинал санаа нь бол энэ Алунгой ихээс төвөн дэлгэрсэн бахаа гэж боддог шүү. Тэгээ Алунгой их бол ер нь монголчуудын хувьд бол нэлээд тийм хүндэлж, дээдлж, биширж явах хэвээр, мартахгүй байх хэвээр үе үед энэ хүний энэ 5 сүмний домгийг ээжүүд нь хүмүүс нь өрөө хүмүүсттэй ярьж өгч явах хэвээр тийм зүйлүүдийн нэг л дээ. Ягаад гэвэл энэ Алунгой эхийн 5 хүүхдээс цааш бол Монгол үндэстэн, Монгол угсаатан, Монгол улс мань сэргэн мандлынхаа замдаа эргэл буцалтгүй орсон учраас энэ хүний эрдэм мэдлэг, мэрэгэн оюун ухаан, за тэр хатан суу ухаанд нь биширж хүндэлж явштай тийм зүйл байгаа. Ер нь ингээд харж байхад христийн шашинд Гига Мария гэдэг нэг ихийн тухай ойлголт байдаг. За буддийн шашинд бол олон дарихүүд байна. Эмэгтэй хүмүүсийн бурханчлан шүтэн болгож ингэж үеийн үе залбирж мөргөж үг сургаалын үе авч явж исэн үе дамжуулан ярьж хөөрж явж исэн тийм төвхүүд байдаг. Яг тэрүүн төгөө адилхан монголчууд бидний хувьд бол ингэж баг шүтэн хөргөйн бүтээж залбирч мөргөж явах хэвээр хүний нэг бол ялцчихгүй Алунгой ах гэж боддгоо. Тэгээд тайлбартаа оръё. Чин 17 дугаар дэсэн. Тин атал дабуу мөргөн үгүй болваа. Дабуу мөргөн үгүй болсны хан Алунгой ир үгүй бөгөөтл 3 хүн төрүүлв. Бугуй хатиг, бугуйтуу салжуу, бодончор мухаг нартай бөлгөө гэж. За нэг юм 3 хүүхэдтэй нөхөр нь нас орсноос хойш дахиад 3 эрэгтэй хүүхэд гаргацсан. За урд дабуу мөргнээс төрсөн бүгүүнүүдээ хоёр хөвүүн нь Алунгой ах юугийн ичнээ өгүүлрэн. Энэ их бидний ах дүү үеэлэд хаяалэд хүн үгүй ир үгүй атлаа 3 хөвүүдийг төрүүлв. Гэр дотор гагц маалиг баягуудаа хүмүүн буй. Энэ 3 хөвүүд түүних буйзаа хэмээн их юугээ ичнээн хэлэлцхийг гэж тасал тавьсан ба шүү. Алунгой их ухаж мэдээд гэж тасал тавьж. За болж байгаа үйл явц нь бол яг дабуу мөргөнийг байхад гарсан бүгүүнүүдээ бэлгүүнүүдээ хоёр бол нэлээд том болсон байна. Юмны бас учир мэдгтэйгээ болоод ирсэн байна. Тэр үед тэр өчгтэйгээ болсон үед бол нөгөө хоёр ээжээсээ нуугдж байгаад ичнэ гэдэгт нь ээжнээсээ нуугдж байгаад ховж ив ярьсан байна л да. Ээжийнхаа нүднээс далд ховж ив ярьсан. Ер нь манай энэ ээжийн ойр хавд үеэлүүд хаяалид гэдэг чинь нөгөө үеэл хаяал чинь ер нь бол бид нар ч нэг эцэг их ах дүүс эгчдүүсийн хүүхдүүд нэг ах дүүсийн ч юм уу эгчдүүсийн хүүхдүүд нэг үеэл хаяал гэд нэрлэх явдлууд нэлээд байдаг. Тэгээд энэ үнийг зүгээр яг ингээд үзэхдээ үеэл хаяал жил дараалаад гарцсан ч юм уу ойролцоо нэг 12 насны дотор гарцсан хүмүүс бол нэг өг нь үеэл хаяал гэд яваад байхс илүүдэхэр бүлэнцэр гэд ингээд явал илүүх зүйтэй ч байж магадгүй санагддаг. Үеэл гэдэг чинь бол үе мултарсан гэдэг чинь тэр бүгүүнүүдтэй бэлгүүнүүдтэй хоёроос үе мултарсан гэсэн тийм санаа байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол хүүхэд байсан байна. Тэгээд үеэлэд хаяалэд гэдэг чинь эргэн тойрны тэр авгын тал ч юм уу нагцын тал эсвэл юу гэдэг нь нөгөө дубаа сохрын талаас ч юм уу нөхөр нь үгүй болсон учраас хин нэгэн хүний хамжлагад ч юм уу очих тэр үе бол тэр үе тийм байсан. Тэр ойр хавьд нь тийм нас бийг төрсөн энэ хүүхдүүдээс нь нэг үеэл гэдэг чинь үе мултарсан ч гэдэг юм уу нас бий төрсөн тийм эр хүн үгүй л гэсэн тийм санаа гарч иж байгаа болоо гэж бодоод байна л дээ.
Үеэл хаял гэхээр ойр зурх нөгөө 1 2 насны юм уу 4 5 12 насны дотор байгаа хүмүүс бол бүлэнцэр гэсэн тиймэрхүү байдлаар нэлээд тийм яриад байгаа тийм байдал анзаарэгддэг ш. Энд дээр тас та бүхэн бас нэг бодоорой. Тийм нас бие төрсэн эр хүн үгүй болсон тэр ах дүүсийн ч юм уу хамаатан саднуудын ч ураг удмын ч юм уу нөгөө ихийн алангой охийг өөрийнхөө нэг тийм харьяалалдаа аваад амьдрал ахуйг нь өөдөн татаад ч гэдэг юм уу харьяалаад ингээд явчих хүмүүсээ тооцоод үзэхдээ тийм нас бие төрсэн үгүй байсан гэж. Тэгсээр нэг гэр дотор нь ганцхан малиг баягуудаа гэдэг нөхөр байсан. Нэг добу мэрэгний нөгөө бугын гуяар солиод авцсан аваад ирсэн нөхөр бол бүр гэр дотор нь цуг амьдарч исэн бол таарч ин. Тэгэхээр тэр нь бол нас бие төрсэн бол гадаж таарч штэ нөгөө хүүхдүүд нь тэрүүнтэй үеэл хаяалт дотор байхгүй гэдэг тэр 12-оос дээш настай үе зөрөсөн тийм хүн байхгүй мөртлөө гэр тухайн гэр дотор бол нас бие төрсэн хүн л бол малих баягуудаа гэдэг тэр нөгөө нэг буган гоёор сольж ирсэн тэр нөхөр байгаад байна гэд. Энэ л бол явж энэ л одоо бидний энэ 3 дүүгийн одоо аав нь болж таарлаа гэсэн тийм утгатай юмыг ээжийнхаа нүднээс далд ичнээ хилэлцэж байсан энэ алангой ухаж мэдсэн гэдэг нь нэлээд хойно одоо ухсан гэхтэр чинь нэлээд хойно царай цусыг харсан юм уу байгаа байдал төлөөсөн ч гэдэг юм уу. Ер нь бол тэр нэг тийм хүүхдүүдийн хоорондоо харьцаж байгаа хандлага баригс яг өөрийн чихээр бол сонсоог өгсөн байхгүй. Хүүхдүүдийн хоорондоо харьцаж байгаа хандлагаас нь олж мэдсэн бол таарч ин ухаад тэгээд ойлгосон. Тэгээд ямар ч байсан ямар нэгэн байдлаар хүүхдүүд нь тэр тухай хоорондоо ярьж явахыг өг дүүнраас нь ч гэдэг юм уу тийм асуу сургалж мэдээд нэлээд тийм хэрэг болгож ажил болгож хойноос нь хөөцөлдөж ухаж ойлгож мэдж авсан гэсэн тийм санаа гарч ич. Тэгээд ингэсэн юм байна. 19-р дэстээр хаврын нэгэн өдөр хоньны хүншилмэл мах чанаж бэлгүүнүүдээ бүгүүнүүдээ бухаа хатаг бухаатуу сальжуу бодончор мухаг энэ 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж нэг мөсийг хуглагтун гэж өгөв. Нэг мөсийг амархан хугачиж орхив. Бас 5 мөсийг хамт боож хуглагтун хэмээн өгөв. Тавуула 5 багцлан боосон мөсийг хүн бүр авч тойруулан оролдоод хуглан ядваа гэж. За энэ чинь л одоо нэг гол өгүүлбэр, гол сургаал маань энэ болж таарад байгаа. Хаврын нэг өдөр гэдэг тэр чинь хавар бол мэдээж одоо бас нэг тарчиг цаг байдаг, мал хой төлөвлөх гээд тэгээд нэг шин сүү сайл гараагүй бас нэг тийм хаврын хавсарган өдрүүд байдаг. Энэ өдрүүдэд бол нэг монголчууд нэг үүцээ задлана гэдэг нэг юм байдаг та. Яг тэр шиг тийм хүншилмэл гэдэг бол тэгж үүц юм шиг байна. Үүцээ задлаад хорссон гэдэг чинь тийм хүншилмэл гэдэг үүцээ задлаад тэгээд тэндээс хоньны мах гаргаж ирээ. Тэгээд ясч мах чанж өгсөн. Одоо тэр үед бол ер нь мах чанна гэдэг бол баг баяр төөл явдал та ер нь бидний хөөхт багт чинь одоо магтгоо зүгээр нэг айл нөгөө хоньны гэдэс мэдс гаргасан айл хонь мөн алсан мах зуны хавар намар зунд ч нь бол тэгээд мах чанж өгөхөд чинь нэг богино нэг хавирх ч юм уу нэг юу ч юм уу гээд за одоо болоо л гэл тэгдэг байсан. Нэлээд тийм ёслол хүндтэй одоо тийм чухал ач холбогдолтой чухал гийчин зочин ирсэн өдрүүд мах чанж байсан шүү дээ. Тэгэхээр 1000 жилийн өмнө бол тэрнээс илүү бас нэлээд тэрнээс илүү чухал ач холбогдол байсан байлгүй дээ. Тэгэхээр яасан бэ гэхээр хүүхдүүдтэй мах чанж хөншмөл мах чанж гэдэг чинь за өнөөдөр бол ямар ч байсан нэг тийм юр бусын өдөр болох гэж байна. Юр бусын үйл хэрэг өнөөдөр хилцэгдэж байна гэдэг ойлголтыг тэр идэж ууж байгаа юмнуудаар дамжуулаад одоо бид нэг төрсөн өдөр торт задалдаг шиг нэг тиймэрхүү л одоо сэтгэл хүүхдүүдэд төрүүлсэн байна. Тэгээд нэг сум мөс мод гэсэн сум гэж. Мөс мод гэж юу хэлдэг вэ гэхээр нэг сумны ингээд хошууг нь хийгээгүй, зэв хийгээгүй, өдлөөгүй ийм сум болгоод сум болгох гээд бэлтгээд тавьсан энэ мөс мод энэ модыг энэ шулуун болгоход зарцсан энэ модыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ модыг яадгүй гэхээр хүүхдүүд өөрөө бэлтгэдэг өөрсдөө. Тэр үед бол одоо дэлгүүрээс судалдаж аавна гэж байхгүй. Учраас хүн болгон одоо нэг хавчаахаа намтай байсан болов уу гэж бодож байна. Нэг хавчаахаа намтай нөө хулган зурамч байдаг юм уу? Шуу болчмор намж харух намнах тусгал сургуулал хийдэг байсан гэж тооцох юм бол ер нь хүүхдүүдийг багаас нь өөрсдийнх нь зэр зэвсгийг өөрсдөр нь бэлдүүлдэг. Энэ одоо мөс модыг бэлтгэх нь гэдэг бол хүүхдүүдэд бол асар их тийм одоо
хүч хөдөлмөр дайчилсан нэлээд тийм одоо хөлсийг гоожуулсан энийг нэг хийн гэдэг бол нэлээд ийм хөдөлмөр зарцуулдаг үн цэнтэй зүйл нь болж хуурж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд болгонд магадгүй одоо юу байдаг? Энэ нэг сум бэлтгэхэд зориулсан ойр зөөр хэрэгэлдэг гэдэг нэг тийм жижигхэн өөрхөн тонгорог мөсч гэдэг нэг тийм жижигхэн тонгорог ч юм шиг юм уу жижигхэн одоо хотог авч явдаг байсан бол таарад. Энэ үнийг нөгөө Тэмүүж нэг шугууд харагдах болохоор мөсч модоороо мөсч утгаараа нөгөө шугууг нэ мөчрийг зүсэд мүсэд ингээд давтлаад гэдэг ингээд явдаг штэ. Тэр шиг хүүхэд болгоноор нь өөрсдөр нь хийсэн зүйлүүдийн өөрсдөр нь хугал гэсэн тийм сэтгэл төрсэн байхгүй. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр үг хэллээр одоо орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэлээр хэр зэрэг хөдөлмөр хүч зарцуулсан зүйлийг өөрөөр нь хугалуулна гэдэг чинь хэр зэрэг гүн гүнзгий сэтгэл тэр хүүхдэд төрүүлж одоо үйлдэлээр нь за бүх зүйлээр ингээд сургаж мэдүүлэхийг хичээсэн тийм байдал анзаарэгдэж байгаа. Түүнээс бол одоо манай эцэг эхчүүд юу гэдэг нь тэгж болохгүй ингэж болохгүй тэгвэл нүгэл ингүүл нүгэл одоо тэгвэл болдгоо маа эсвэл юу гэдэг ингээд хэлсэн бол хүүхэд сонсон тэгтээ огтой ойлгохгүй. Энэ чинь бол нөгөө бидний яриад байгаа нэг үйлдэн суралцах надаар үйлдүүлвэл надаар оролдуулвал надаар өөрсдөр минь хийлгүй бол одоо илүү их би ойлгож аавна гэдэг шиг яг өөрсдөр нь бодит байдлаар нь өөрийнх нь хийсэн зүйлийг өөрөөр нь эвдүүлэнгээ тэгэнгүүтээ өөрсдөд нь ив нэгдлийн тухай ухаалж ярих асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энэ алуун гоохын сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг бол бас нэлээд тийм төгсөрсөн байдал анзаарэгдээд байна л да. Хугал гэсэн. Тэгээд нөгөөдөл энэ буцаагаад 5 мөс модыг буюу барьж байгаа одоо нийлүүлж байгаа бүгдийг хугал гэдгсэн. Тэгсэн чинь хэн ч хугалж чадаагүй л дээ. Тэгээд нэлээд оролцсон болж таарад байгаа. Тэд нар ингээд нэлээд оролцсон энэ үнийг хугал гэд хэн ч хугалж чадаагүй байхгүй. Тэгээд одоо сургаалаа хэлж байгаа юм да. Тэгээд сургаал та нар одоо эвтэй найртай бай. Эвтэй найртай бай. Алуунгаах өгүүлсэн бэлгүүнүүтэй бүгүүнүүтэй та хоёр хүн намайг энэ 3 хүүхдийг төрүүлв хиний юу хөвдөх юм сэрдэн хилэлцэн мө хилцэгчин зөвөө гэл одоо. Тэгж хилэлцэгчин зөвөө гэдэг. Тэгээ одоо та нар эвтэй найртай бай гэж. Энэ дээрээс 2 3 зүйлийг анхаарч болж байгаа. Нэгдүгээр тул тэр сая миний хэлсэн дахин хэлээд байгаа тэр үйлдэн суралцах гэдэг аргаар өөрсдөд нь ойлгуулсан. Хоёрдугаарт бол за тэгж болохгүй ингэж болохгүй та нарт ямар хамаатай юм. Жохон хүүхдүүд та нар ийм юмыг ойлгох болоогүй том болоод ойлгоно гэдэг бид нар хүүхдүүдтэйг ярьдаг штеп. Тим юм яриаггүй. Яг болж байгаа болсон үйл явц процессыг яг бодит байдал үннийг бол нөгөө хүүхдүүдтэй том хүн шиг үе тэнгийн хүмүүстэй ярьж байгаа юм шиг тэгж ухуулж ойлгуулахыг хичээсэн байл та. За 5 сумны тухай ойлголт цаашаа их явдаг. Ягаад энийг мөс мод гэж байгаа юм бэ гэдэг тэр. Мөс мод гэдэг бол явж одоо хүний мөс гэдэг тийм мөн чанартай. Энийг ягаад мөс гэж нэрлэдэг юм бэ гэдэг тэр хүний мөс гэдэг зүйлтэй холбож тайлбарлах нь илүү их тийм одоо оновчтой юм шиг санагддаг. Хүний мөс хүний ноён нуруу гэж ямар мөстэй хүн бэ мөсгүй хүн бэ гэдэг тэр чинь тэр үед энэ одоо юу гэдэг те энэ сум болон сумны мөс мод бол бас ямар нэгэн хэмжээгээр тийм хоорондоо харилцааны хэрэгдэл загтал харилцааны үргэлж бас зарим тохиолдолд гүйцэтгэжсэн тиймэрхүү баримтууд тиймэрхүү тохиолдлууд бас гал нэлээд байдаг. Энэ бол одоо ном сумны одоо юу гэдэг сумны энэ өдлөөгүй одоо болцоо хуйгээгүй ийм мөс мод бол хүн чанартай байх, мөн чанартай байх, ноён нуруугаа алдахгүй байх, чиг тууштай байхыг бэлэгддэг. Магадгүй одоо тэр нэгэндээ ч юм уу энэ мөс модыг илгээх юм бол энэ бүх юмыг сануулга. За хугалах юм бол одоо сум болгоцсон үзүүрд нь болцоо ядсан одоо ардтал нь өдөлсөн ном сумыг ингээд хуглаад явуулчих юм бол магадгүй одоо чи дээр ярьсан хуурсан яриа хөөрөө тангараг тасарлаа гэсэн тийм санаа байж болж байна. Зөвхөн үзүүр хэсгийг одоо болцоотой хэсэг үзүүр хэсгийг зэвтэй үзүүр хэсгийг явуулах юм бол одоо яриа өөрөө одоо дууссан одоо хоорондоо байлдахаас өөр гарц зам байхгүй ч гэх юм уу тиймэрхүү ч байдаг юм уу. За өдөн хэсгийг авах юм бол буцаад одоо ив нэгдлээ чиг зүгөө олох талаар хилэлцэж ярилцъя ч гэх юм уу. Тиймэрхүү бэлэгдэл тиймэрхүү яриа хөөрөө болсон. Тиймэрхүү үйл явдлын дохой зангаа бас байсан байх гэсэн тийм таамаглалууд ер нь байдаг. Би бас энэ нэг тийм байсан байх гэж боддог. Тэгээд энэ нэг тийм загтал харилцааны өдөр тутмын харилцааны оролдог тэр хэрэгслэл дээр нь очиж одоо өөрсдийн бодитоор нь үзүүлсэн. Тэгээ та нар одоо хоорондоо эвтэй найртай байх юм бол гэдэг чинь ноён нуруу мөс чанараа алдахгүй, хүн чанараа алдахгүй, ив чигч нэгээ дэмжиж
хоорондоо одоо юу гэдэг нь та хоног хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэд гэдэг тийм байж чадах юм бол та нар хүнд ч үлдээлдэнэ гэдэг. Загнангуудаа зэмлэнгүүтээ энэ дэр Монголын улс товчон дээр гараад байгаа нэг эмэгтэйчүүдийн сургаалт бас нэг онцлог байдаг. Цаашдаа бас гарах болгонд нэг загнангуудаа зэмлэнгүүтээ тэр хүүхдүүдэд ирээдүйд бий болох ирээдүйд хийх ажлын зорилго нь бол дандаа сануулсан, дандаа сургасан, тэрлүүн залуурдсан байгаад байдаг. Түүнээс бол тэр нэг тийм үг үйлдэл буруу болгонгууд манайх чи хүүхдүүдэд загнаал гэдэг шүү дээ. Чи өстө өөдгөө чам шиг ийм хүүхдийг би эзэж амьдралтаа хараагүй, чи тэг чадахгүй, ийм чадахгүй, чи юм өөдгөө гэдэг ингээд нэг тийм дордлох, урам зоригийн гутаах, одоо хүсэл тэмүүллийн унтраах чи угаасаа чадахгүй жоо хүүхэд ийм ярих ойлгох болоогүй том болоод аяндаа ойлгоно гэдэг ингээд янз бүрээр ярьдаг. Энэ бүх ойлголтыг нэг ч удаа хэрэглээгүй байдал анзаардаг. Өөрсдөр нь үйлдүүлээд сургадаг, сургангуудаа зэмлдэг, зэвлэнгүүтээ цаана чи яах гэж энд бий болсон бэ, яах төрсөн бэ гэдэг тийм алсын ирээдүйд зориг, алсын харааг нь давхар сануулгах тийм үйл явдлууд дандаа болж идэг. Яг энэ дээр бас тийм болж байгаа. За та нар бол одоо 5 хүүхэд минь. Та нар бол нэг ихийн эвлэгээс одоо гарсан. Одоо зулаагаа гიშгэд төрсөн. Тэгээд одоо хоорондоо энэ 5 сум мөт одоо ийм эвтэй найртай байх хэвээр. Ингүүл одоо та нар хинт ч дийлдэхгүй одоо гэл ингэдэг чинь бол магадгүй нэг өөр хүүхдүүдээ ураг удмуудаа одоо алунгойх 5 хүүхдээ тийм овг отгийн толгойлогч лидерүүд болгоход бэлтгэжсэн тийм бол байж таарж шít өөрийнхөө хувьд өөрийнхөө чадсан хийнэ гэдэг. Тийм байдлуудыг та нар бол одоо хүний дайтай амьдрах хэвээр төр ёсоо залгамжлах хэвээр, төр ёсоо авч явах хэвээр, улс үндэстнээ толгойлох хэвээр, ард түмнээ хариуцах хэвээр, одоо энэ эвтэй нартай байх хэвээр, энэ их улсаа, энэ Монгол улсаа цааш нь авч явах хэвээр гэсэн тийм үг сургаалаар хүмүүжүүлжсэн, сургаж исэн, боловсруулж исэн тийм байдал анзаарэгддэг. Тэрүүнийг давхар сануулад авч байгаа. За дараа нь монголчуудын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал гэж ярих юм уу да. Нэг тийм нэг үзэл баримтлал гэж байсан бол тэр үзэл баримтлал нь бол нэг тийм 5 тусгаар тогтнол гэдэг зүйл хогдхон ойлголт яваад байдаг. Энэ нь бол одоо 1-р орон зайн тусгаар тогтнол, 2-р одоо ахуйн тусгаар тогтнол, 3-р тархины тусгаар тогтнол, за 4-р цусны тусгаар тогтнол, 5-р бол одоо орон зай, тархи, цус, ахуй, засаг гэсэн ийм 5 тусгаар тогтнолын тухай ойлголт гараад ирдэг. Тэгээд энэ 5 сум гэдэг бол энэ 5 тусгаар тогтнолыг нэг нэгээр нь төлөөлүүлсэн байх магадaltaй. За орон зай гэдэг бол өөрсдийнхөө амьдарч оршин тогтнож байгаа нутаг ус хил хязгаараа хамгаалах, одоо бусдын нөлөөлөлд автахгүй байх, одоо энэ газар нутаг дээр хариуцах, эзэн эрх одоо ан амьтнаас өсвөлээд ургамал ногоо цэцэг навчийн хүртэл хариуцаад хинэн ч одоо альны ч тэнцвэрийг алдагдуулахгүйгээр эрх тэгш ургах ёстой юм ургаж амьдрах ёстой амтнд амьдаж хэрэглэх ёстой юм хэрэглээ тэгж амьдрах тухай асуудал болж орж идэг. Тарих бол одоо тэр үзэл санаа, оюун санаа, мэдлэг, боловсролын тухай ойлголт байж идэг. Тэр үед бол монголчууд бол дээд тэнгэрээс заягдад төрсөн гэдэг нь бол энэ үнэндээ итгэх итгэл, тэнгэр заяатай, дээд заяатай гэдэгтээ итгэх итгэл бол энэ тархины тусгаар тогтнолын хамгийн гол одоо үзэл сургаал номлынх нь үндэс болсон байдаг. Энэ дээр энэ итгэл үнэмшлэлээр нь суурлаж боловсрол мэдлэгийг өгсөн байж идэг. За цус нь бол мэдээж одоо генетикийн хувьд эрүүл сарвал чадамжтай одоо оюун ухаан төгөлдөр тиймэр хүмүүсийн тухай асуудал. Ахуй бол амьдрал ахуйгаа аваад явах тухай асуудал. Эдийн засгийн хувьд мөнгө санхүүгийн хөрөнгө хүчнээний хувьд бол бусдаас хараа тус тухай ойлголт. Засаг гэдэг нь бол дэг жаяг дүрм журамтай холбогдолтой асуудал шүү дээ. Энэ 5 тусгаар тогтнолыг сануулангуудаа одоо юу гэдэг тэр дэг жаяг тэр засгийн тусгаар тогтнолоо жаяг тогтоож өгсөн байгаа байхгүй тэр засаглалын хамгийн наацхийн одоо баримтлал ёстой дүрм журмуудыг одоо хизээш мартахааргүй ой ухаанд нь ухуулж өгсөн бай таарч. Та нар бол нэг ихийн эвлэгээс гарсан тийм хүмүүстүүд, тийм учраас та нар бие бинийгээ дэмжиж хамтарч нэгдэж одоо энэ зорилгын төлөө тэмцэх ёстой. Тэгэх юм бол одоо хинч та нарыг одоо дийлэхгүй, хинд ч одоо яахгүй тийм хүчрхэг болж чаднаа. Та нар хизээч одоо тангаргаа алдаж болохгүй гэдэг ингээд бүр жаягийн тогтоогоод өгсөн. За тэр хиний хүүхэд вэ гэд хардалт хийж байгаа, хардалтыг тайлж байгаа нь бол энэ цусны тусгаар тогтнол тэр байдалд нь ямар нэгэн байдлаар үеэлүүд, хаяалууд гэдэг нэг юм ярьдаг штэ. Тэр цусны тусгаар тогтнол бол тэр цус ариун байгаа,
ариун тэр ямар нэгэн тийм цус ойртсон барьсан тим юм ерөөсөө байхгүй гэдгийг бол илэрхийлсэн болж таарж яадаг. За тэр хүншилмэл хоньны мах чанж өгсөн байдлаараа тэр ахуйн тусгаар тогтнол гэдэг бол тэр идэх уух, эдлэх хэрэглэх юмтайгаа хоол ундтайгаа байхын тухай ойлголтыг сануулсан болж таарж яадаг. Ер нь зөвхөн за тэгээд тэр тарих засаг ахуй цус орон зайн тусгаар тогтнол тэр нэг хинд ч үлдээлдэх тухай ойлголт. Өөрсдийнхээ амьдарж байгаа нутаг гушуу одоо нутаг дэвсгэр уулс ургамал ногоо амьтан ахуй энэ бүх юм хариуцж амьдрах тэр чадамжийг л алдчих юм бол та нар хинч биш шүү гэсэн тэр байдлыг энэ 5 сумаар төлөөлөнгөлнгээ энэ 5 одоо тусгаар тогтнолын тухай ойлголтуудыг өгсөн болж байгаа юм да. Тэгээд ингэж л сургадаг байсан байгаа хүүхдүүдээ. Одоо бид нар нэг хүүхдүүдээ сургах төр даалгавраа хэлснөө багш чинь юу гэж хичээлийг давтж гин үү гэдгээс бол шал өөр л ойлголт болж таарч байгаа. Тэгээд энэ нууц товчон дээр байгаа бүх зүйлүүдийг бол нэг тийм нууцууд тэр бэлэгдэл ухаануудыг бол нэг юм бас нэг тийм саяын 5 зүйл байгаа. Нэгдүгээрт бол үгээр илэрхийлж үгээр хэлсэн тэр ойлголтууд, ухаарлууд, сургамжууд, нууцуд байгаа. Дараа нь үйлдэлээр илэрхийлсэн тэр зүйлүүд байгаа. Үйлдэл гэдэг чинь одоо тэр 5 сумыг хуглуулах байдлаар хоньны мах шанж өгж зэрэгцүүлээ суулгасан ба ш тах дүүсийг тавуулангийн зэрэгцүүлээд эрэм дараагаар нь зэрэгцүүлээ суулгасан болж таарж байна. За бэлэгдэл гэдэг нь тэгэхээр мөс мод болж таарж байгаа юм. Мөс модоор одоо энэ тухайн үед байсан харилцааны мөсөө алдаж болохгүй, хүн чанараа мөн чанараа алдаж болохгүй гэсэн тэр мөсөөр. За тэр дэг жаягаар нэгээ хайрлах тухай асуудал, хамтарч ажиллах тухай асуудал, эвтэй найртай байх тухай асуудал. За тэгээд энэ бүхний хамгийн сүүлд нь ёг тутгаар, дал дутгаар гэдэг санаа. Дал дутгаар энэ бүх зүйлүүд дал дутаг цаанаа бас агуулгадаад ингээд явж байсан гэдэг нь энэ 5 зүйлээр дамжуулаад улс оршихуйн 5 тусгаар тогтнолын бодлогыг тайлж ухуулсан байх тийм сургаал болж таарж байгаа. Тэгээд энүүнийг бас та бүхэн ингээд бодно үсттэй. Тэгээд ер нь бол хүүхдүүдтэй бид нар баг гэлтэхгүй одоо багаас нь баг гэлтэхгүй ингэж л энэ улс оршихуйн тухай энэ улс орон өөрөө цаашаа хүчрхэг байх тухай хүчрхэг байхын тулд юуг анхаарах уу тухай гэдэг сургаж исэн учраас энэ Монголын улс төрчөө бол энэ мэрэгэнт оюун цэцэн хаттын тухай түүх хаттын дээр зөв чиглүүлэг зөв одоо юу гэдэг нь сургаал номлолыг түгээн дэлгэрүүлсэн тэр тухай ойлголтууд энэ Монголын улс төрчөөр дүүрэн байгаа. Тэгэхээр энэ бүхнийг одоо та бүхэнтэй хуваалцаж ярилцж байгаа та туйл их баяртай байгаа. Тэгэхээр 5 тусгаар тогтнолоо дахиад ярьчээ. Хамгийн нэгдүгürt нь орон зайн тусгаар тогтнол энэ бол хилээцгаар одоо газар нутагтай холбогдолтой ойлголт. Хоёрдугаарт нь тархины тусгаар тогтнол энэ бол итгэл үнэмшил үнэт зүйлтэй холбогдолтой. Дээд тэнгэрээс заягд төрсөн гэсэн тэр итгэл үнэмшилтэй холбоотой ойлголт. Дээр нь нэмээд мэдлэг, боловсрол, сургалт, хүмүүжлийн тухай ойлголт орж ирдэг. За цус нь бол тэр удам ургасаа цэвэр байх, эрүүл сарвал байх, хүчтэй байх, цус ойртохгүй байх, цус хит ойртохгүй, хит холдуулахгүй байх тэр тухай асуудлыг тэрүүнийг айлын эмгтээчүүдэнд дааж авчихсан тухай ойлголт. Дөрөвд нь бол ахуйн тусгаар тогтнол гэдэг бол тэр одоо эдэх хоолтойгоо, өмсөх хувцастайгаа, одоо малн бэлчих бэлчээр нутагтайгаа, мал хөрөнгөтэйгээ ахуйтайгаа одоо тэр зөв байх тухай асуудал. Хамгийн сүүлд нь тэр засаглалын тусгаар тогтнол энэ бол тоглоомын дүрм, ёс заншил, зан үйл, хууль, цааз, дэг журам болж таарж байгаа. Тэгээд магадгүй тэр мөс гэдэг бол бас нэг талдаа чиг шулуун шудраг байх гэдэг нь бол энэ засаг төр энэ одоо юу гэдэг нь нэг дүрм журмыг энэ тоглоомын дүрмийг энэ хууль тогтоомжийг хин нэгэн хүн зөрчиж хугалах юм бол энэ өөрөө юу ч болдгоо зөрчиж болохгүй. Энэ бол тэр нэг тогтсон шиг чуг шулуу энэ дүрм бол тэр зэв шиг сум шиг одоо тийм хүчтэй байх хэвээр энэ дэг жай гэсэн тийм санааг бүгдийг агуулж байгаа шүү. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.